Телевизээр хэн нэг харахтаа бид ихэвчлэн тэр хүнийг сайн хүн гэж боддог. Ядчил дэлгэцээр харуулдаг зан чанар нь дулаахан нэмсгэлэл нь тухайн хүний жинхэнэ төрхийг илэрхийлдэг гэж итгэдэг. Малайзийн MasterChef шоуны нэгэн финалистийн тухай үзэгчид яг ингэж боддог байв. Тэр эмэгтэй зөвхөн хоол хийх чадвараараа бус дур булаан зан инээмсэглэл галт тогоондоо тайван байдгаараа хүмүүсийн анхаарлыг татсан. Гэхдээ тэр инээмсэглэлийн цаана огт өөр хүн нуугдж байсан гэвэл яах вэ? Дэлгэцээр харагддаг дулаахан төрх нь илүү харгас бараан хүн болж таарсан. Энэ бол Индонез болон Малайзийг бүхэлдэн цочирдуулсан Attica City сулангийн хэрэг юм. 2021 оны 12 дугаар сарын 13-нд Малайзийн Сабах мужийн Кото Киналобу хотын Лё дүүрэг орчимд амьдардаг нэгэн хос цагдаагийн газарт мэдүүлэг өгч. Тэд ойролцоо богино хугацааны аялал хийгээд гэртээ босож ирсэн бөгөөд байрныхаа шалан дээр гэрийн үйлчлэгч эмэгтэй нь хөдөлгөөнгүй хэвтэж байхыг олсон гэж мэдүүлсэн байдаг. Үйлчлэгч эмэгтэй шалан дээр амьсгалахгүй байж хагас нүцгэн толгойг нь бүрэн хуссан байв. Тэрхүү эмэгтэй бол 28 настай Нор Афия Дамин гэгч байлаа. Цагдаа нар хэргийн газарт ирээд удалгүй энэ бол жирийн нэгэн үхэл биш гэдгийг ойлгосон. Норын бие дээр хүн төлбөрийн гэмтлүүд илэрсэн байдаг. Толгой, мөр, бугуй болон нүд нь хөхөрж хавдсан байсан. Зүсэгдсэн шархацсан хэсгүүд ч байлаа. Арьс нь маш их хөхөрсөн, зарим хэсэгт нь арьсны давхарга жигд бус хэсэг хэсгээрээ хууларсан байлаа. Гэхдээ хамгийн аимшигтай нь амыг нь шалгах үед илэрсэн. Түүний хид хідэн шүд алга болсон байв. Зүгээр хугарсан биш, үндсээрээ алга болсон байж яг л хэн нэгэн хүчээр сугалж авсан мэт. Дээрээс нь нэг зүйл цагдаа нарын анхаарлыг татав, тэр бол үнэр. Норын бие задарч эхэлсэн байсан ч өрөөнд юр бусын үнэр тархсан байв. Ариутгагч бодис эсвэл ямар нэгэн химийн цэвэрлэгээний бодис шиг үнэр. Энэ нь хэн нэгэн ямар нэгэн зүйлийг нуухайг оролцсон байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлжээ. Энэ бүх хэргийн төвд хоёр хүн байлаа. 34 настай Attica Суланг буюу MasterChef Malaysia шоуны финалист. Мөн түүний хуучин нөхөр болох 44 настай Мухаммед Эмбри Юнос. Гаднаас нь харахад тэд амжилттай амьдрч буй энгийн нэгэн гос шиг байлаа. Гэвч хаалттай хаалганы цаана огт өөр зүйл өрнөж байсан. Мөрдөн шалгах ажиллагаа гүнзгийрхийн хэрээр цагдаа нар боломжтой бүх гэрчийг байцааж эхэлсэн. Гэвч Attica болон түүний хуучин нөхрийг байцаах үед хоёулаа үннийг хэлэхээс зайлсхийж байгаа мэт харагдсан. Тэд хэрэг гарах өдөр гэртээ байгаагүй гэж зүтгэсэн. Хосууд аяллаас буцаж ирэхэд гэрийг үйлчлэгч Норыг тэр байдалтай олсон хэмээн мэдүүлгээ тууштай давтсаар байлаа. Гэвч үнэн тэдний талд байсангүй. Мөрдөгчид тэдний гар утсыг шалгах үед Малайз төдийгүй Индонезийг цочирдуулах зүйл илрүүлж. Хэний ч төсөөлж байгаагүй зүйл маш аимшигтай, маш харгас. Цагдаа нар хүртэл үгдүүгүй болохоор зүйл тэдний гар утсанд гэрийг үйлчлэгч Норыг хэрцгийгээр дахин хүчрхийлж буй бичлэгүүд хадгалагдсан байлаа. Нэг бичлэг дээр түүнийг цохиж байв, өөр нэг бичлэг дээр төмөр саваагаар зодож байсан. Өөр нэгэнд нь халуун түлхүү цусыг биен дээр нь асгасан. Харин хамгийн аимшигтай бичлэгүүдийн нэгэнд нь хин нэгэн Норын шүдийг нэг нэгээр нь бахаар сугалж байлаа. Гэхдээ эдгээр бичлэгүүдийг нуустан хадгалсан ч биш. Тэдгээрийг яг л хин нэгэн хөгжилтэй TikTok бичлэг хадгалдаг шиг энгийнээр хадгалж. Бүр хийсэн зүйлээр бахархаж байгаа мэд. Цагдаа нар бичлэгүүдийг үзсний дараа финалист Attica болон түүний хуучин нөхөр Эмбри хоёрыг эхнээсээ худлаа хэлж байсныг ойлгосон байна. Хоёуланг нь тэр даруй баривчлав. Харин амиа алдсан гэрийн үйлчлэгч Нор дөнгөж 28 настай байлаа. Малайзийн албан ёсны шүүхийн баримтаар тэрээр Индонезийн иргэн. Индонезийн хөдөө тосгонд мэндэлсэн нэгэн. Гэхдээ Индонезийн зарим хэвлэл тэр дундаа Компас телевиз өөрөөр мэдээлжээ. Тэдний мэдээснээр Нор Малайзид төрж өссөн бөгөөд Малайзийн иргэншилтэй болсон ч түүний үндсэн гэр бүл Индонезид амьдардаг байсан гэв. Хууль ёсны иргэншлийн статус нь ямар байхаас үл хамааран нэг зүйл тодорхой. Нор эгэл жирийн амьдралтай гэр бүлээс гаралтай. Тэр багасаа гэр бүлээ дэмжихийн тулд хөдөлмөрлсөн. Түүний үеийн бусад хүмүүс мөрөөдлөө хөөж байхад Норын хувьд бодит амьдрал нь амьд үлдэхин төлөөх тэмцэл болсон байлаа. Тэр өсөж том болоод зүүн өмнөд Азийн олон эмэгтэйчүүдийн дагдаг замаар явжээ. Гэр бүлээ тэжээж, хайртай хүмүүсийнхээ амьдралыг сайжруулахын тулд гадаадад ажил хийсэн байна. Индонез эртээ гэрэлсний дараа Малайз руу нүүж гэрийн үйлчлэгчээр ажиллах болсон.
Олон жилийн турш хэд хэдэн ажил олгогчинд ажилласны эцэст тэр эцэст нь Атика болон тухайн үеийн нөхөр болох Мухаммед Эмбри нарын гэрт ажиллах болсон. Олон нийтэд өнөөх Атика бол танилцаарай байлаа. 2012 онд тэр дөнгөж 24 настай байхдаа MasterChef Malaysia шоуны 2 дугаар улиралд оролцжээ. Тэр шилдэг 3 оролцогчийн нэг болж чадсан бөгөөд хоол инээмсэглэлээрээ үзэгчдийн сэтгэлийг татсан байна. Шоуны дараа тэр Мухаммед Эмбритэй гэрэлсэн. Эмбриг зарим мэдээлэлээр барилгын гэрээлэгч, зарим нь Petronas компани инженер байсан гэж дурдсан байдаг. Тэд 3 хүүхэдтэй болж гаднаас нь харахад атаархмаар сайхан амьдралтай байд. Атика бүр Малайзийн их сургуульд геологийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан байж цаасан дээр бол түүний амьдрал төгс мэд харагдана. Гэвч хөшигний цаана грекийн ханны дотор тэр хүмүүсийн төсөөлж байснаас огт өөр хүн байлаа. Үйлчлэгч нор яг хизэнээс энэ хосынд ажиллаж ихэлсэн тодорхойгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой нь тэр анханасаа хүч хэрхийлэлд өртөж байсан. Гэсэн ч твцсээр байж магадгүй түүнд өөр сонголт байгаагүй байж мэдэх юм. Ажил хэрэгтэй байсан, гарах гарц байгаагүй. Түүний түүх нь харамсалтай нь ганц хүний түүх биш. Зүүн Өмнөд Азийн олон эмэгтэй гэр бүлээ ядуурлаас гаргахын тулд гадаад руу ажиллахаар явдаг. Ирчүүд ихэвчлэн ферм үйлдвэрт ажилладаг бол эмэгтэйчүүдийн хувьд гэрийн ажил хийх нь боломжтой цөөн ажлын нэг байдаг. Гэвч энэ ажил нь тэдний эмзэг байдал, хүчирхийлэл, мөлжлөгт өртөх эрсдэлтэй болгодог. Ноорын хэрэг бол ганцхан тохиолдол биш. Хэрв сайтар судалбал үүнтэй төстэй олон 10 магадгүй хэдэн зуун хэрэг олдоно. Гадаадын гэрийн ажилчдыг зодож цалин хөлсийг нь дутуугч зүү бусаар харьцаж бүр боолмэд аашилдаг. Эдгээр хэргийн цаана хил дамнан ажилчдыг хууль бусаар зуучилж хүмүүсийг хамгаалтгүйгээр айлуудын гэрт оруулдаг хууль бус хөтөлбөрийн агентлагууд ч байдаг. Тэнд тэднийг хүн гэхээсээ илүү эд зүйл бараа мэд хайрцдаг. Задлан шинжилгээний дүгнэлтээр ноор удаан хугацаанд системтэй хүчирхийлэлд өртөж байж. Түүний бие дээрх гэмтлүүд шинэхэн биш байсан. Зарим нь эдгэрч эхэлсэн байхад зарим нь харьцангуй сүүлд үүссэн байв. Энэ нь хүчирхийлэлд хэдэн 7 хоног, магадгүй хэдэн сарын турш үргэлжилсэн байж болохыг харуулж. Гэхдээ мөрдөгчд хамгийн харгас хүчирхийлэл 2021 оны 12 дугаар сарын 8-наас 11-ний хооронд болсон гэж үзсэн байна. Энэ нь ноор нас барсан гэж таамаглаж буй хугацаа байлаа. Түүнийг зүгээр л алдаа гаргасныхын төлөө загнаж эсвэл ууралсандаа нэг удаа алгацсан зүйл биш. Түүн тохиолдсон харьцал үүнээс хавьгүй давсан байв. Баримтаас үзэхэд Атика болон Эмбри Ноорыг зүгээр л уураа гаргах бай болгосонгүй. Тэд түүнийг бүр 6 цэнгэлийн хэрэгсэл болгосон байв. Хоёулаа бие биедээ уралсан үедээ эсвэл зүгээр л уйдсан үедээ Ноор руу ханддаг байж. Тэд түүнийг үснээс нь чирч шалан дээгүүр гулгуулн, алгадан, доогдлон инэ. Тэгээд энэ бүхнийг бичлэг болгон хадгалан яг л зугаатай зүйл мэт. Дараа нь дахин үзхийг хүссэн мэт. Тэдний үйлдсэн хүчирхийллүүдээс гэрчүүд болон мөрдөгчдийн хувьд хизээч мартагдахааргүй хамгийн аимшигтай 2 зүйл байсан. Тэдгээр нэг нь буцалсан халуун усаар түлэх явдал. Ноор бол насанд хүрсэн эмэгтэй. Гисэн ч гэрийн эцэд болох хосууд түүнийг яг л хүүхэд шиг хүчээр усанд оруулдаг гэж. Энэ нь зөвхөн доромжлол байгаа зогсохгүй, түүнийг зориудаар буцалсан халуун усаар норгож байсан гэсэн үг. Ноорын арьсан дээрх түлэгдэлт үүнийг баталсан байна. Түүний мэдэрсэн өвдөл төсөөлөхийн аргагүй байсан нь ойлгомжтой. Бие дээр нь маш хүчтэй цочрол болон түлэгдэлтийн шинж тэмдэг илэрсэн. Эдгээр гэмтэл нь маш халуун шингэнд өртсөнтэй нийцсэн. Дараа нь шүүхийн тайхимд айц төрүүлсэн шүүх эмнэлгийн шүдний шинжилгээний дүгнэлт гарчээ. Куала Лампурын эмнэлгийн шүүх эмнэлгийн шүдний эмч доктор Хатия Ноорын амыг шинжлэх үүрэг хүлээсэн байна. Түүний олж мэдсэн зүйл үнэхээр зүрх шимшрэн байв. Ноорын амны эргэн тойрондох зөөлөн болоод хатуу идүүдэд олон тооны гэмтэлтэй байж, уруул хацрын дотор талын саалт бүрхевж буйланд нийт 8 зөөлөн эдийн шарах илэрсэн байна. Гэхдээ хамгийн их анхаарал татсан зүйл нь түүний шүд байлаа. Урд талын 6 шүд нь маш хүн дээр гэмтсэн байв. Шүдний хуурал нь ердийн уналт эсвэл цохилтоос үүддэг гэмтэлтэй огт тохирохгүй байж, эдгээр нь зөвхөн мохоо зүйлээр цохиулснаас үүсэх гэмтэл биш байсан. Харин доктор Хаита илүү аимшигтай зүйлийг олж тогтоов. Гэмтлийн шинжин шүдийг хүчээр суулж авсантай нийцэж байсан. Өөрөөр хэлбэл Ноорын үүдэн шүднүүдийг сугалсан байна. Хугарал нь зөвхөн нүдэнд харагдах шүдний хэсгээр хязгаарлагдаагүй. Шүдний үндэс хүртэл үргэлжилж, шүдний ард барилах цулцангийн ясыг хугалж, буйл нь ирүүний яснаас тасарсан байсан. Хамгийн аимшигтай нь эдгээр гэмтэл Ноор нас барахын өмнөхөн үүссэн байж. Эдгэрж эхэлсэн шинж огт байгаагүй. Цус бүлгэнсэн шинж ч байгаагүй.
биеийн нөхөн сэргэх боломж байсангүй. Харин дараа нь бичлэг илэрсэн мөрдөн шалах ажиллагааны үеэр цагдаа нар бүр хамгийн туршлагатай мөрдөгчдийн хүртэл итгэж ядан нүүр буруулахад хүргэсэн бичлэгийг олсон байна. Бичлэгт Ноорын амийг хүчээр ангаалгасан хүчирхийлэгчдийн нэг нь түүний толгойг хөдөлгөөнгүй барьж нөгөө нь байх барьсан байв. Тэгээд төсөөлхийн аргагүй харгас хэцхий байдлаар түүний шүдийг нэг нэгээр нь сугалж эхэлжээ. Ямар ч мэдээ алдуулалт байгаагүй, өвдөлтийг багасгах ямар ч оролдлого байсангүй. Зөвхөн инээд. Бичлэгийг үзсэн мөрдөгчд сэтгэл санааны хувьд маш их зочирдсон. Энэ бол зүгээр нэг аллах биш байсан. Энэ бол эрүүдэн шүлт. Удаан хугацаанд үргэлжилсэн зориудаар үйлдсэн. Тэгээд үүнийг үйлдсэн хүмүүс өөрсдөө бичлэг болгон баримтжуулсан. Ноор түлэгдэлд хөхрөлт зодуурын өвдөлтөнд орилж биеэ татуулзуулж байлаа. Энэ хэргийн тухай мэдээ цацагдахад хүмүүс үнэхээр айж цочирдсан. Олон хүн мөрдөн байцаалтын тайлан шүүх эмнэлгийн эмчийн мэдүүлгийг бүрэн уншиж чадаагүй гэж хэлжээ. Хүчирхийллийн хэрэгүүдтэй ажилдаг ийм зүйлсийг үзэхээр бэлтгэгдсэн эмнэлгийн мэрэгчлэтнүүд хүртэл Ноорын туулсан өвдөлтийг төсөөлхийн аргагүй байсан гэж хүлээн зөвшөөрсөн байна. Шүүх эмнэлгийн нэг мэрэгчлэтэн түүний өвдөлтийг 10-аас 10 гэж үнэлжээ. Хүн хамгийн муу дайсандаач хүсэхгүй тийм хэмжээний зовлон. Ноор үхчилд фасцит хэмээх маш хүнд халдварын улмаас нас орсон байна. Энэ бол арьс болон арьсан доор хэдийг маш хурднаар устгадаг халдвар. Эмчнэр мөн халдвар цусны урсгалд орсныг тогтоосон. Үүнийг септицем өөрөөр хэлбэл цусны халдвар гэж нэрлэдэг. Эцэст нь энэ халдварын улмаас Ноорын биеийн эргэтнүүд ажиллахаа болж амь нас нь хохирсон байна. Энэ халдвар өөрөө бий болоогүй. Түүний бие дээр хүн түлэгдэлт нээлттэй шарах имчилэгдээгүй гэмтлүүдээс үүсжээ. Ялангуяа мөр, гар, гуй болон шагаа орчимд нь хүнд гэмтсэн байсан. Халуун усаар түлсэн болон олон удаагийн зодорын улмаас арьс нь маш их гэмтсэн байв. Гэмтлүүдийг зохихосоор имчлээгүй учраас халдвар авчээ. Халдвар улам бүр хүндэрсээр эцэст нь Ноорын бие тисгэ болжээ. Гэхдээ энэ хэрэг хэрхэн илэрсэн нь бүрч аимшигтай. Ноор эцэст нь энэ бүх иргэшүүлтийг тэсэлгүй нас барахад хосууд тусламж дуудаагүй. Үүний оронд тэд хэргийг нухаг оролцсон байна. Тэд Ноорын амьгүй болсон бие дээр детол болон бусад ариутгалын бодисыг асгаж биеийн задарч эхлэхэд гарах муухай үнэрийг химийн бодисын үнрээр дарахыг оролцсон байна. Дараа нь түүнийг сабаах панапам дүүрэгт барилдаг байрныхаа өрөөнд орхижээ. Хинч мэдэхгүй гэж найдсан бололтой. Гэвч мэдээж хэрэг үнэрийг удаан хугацаанд нуух боломжгүй. Тиймээс с ิจ төрхөөс өмнө өөр нэг зүйл хийхээр шийдэв. Тэд цагдаагийн газар очоод санаа зовсон ажил олгогчийн дүр эсгсэн байна. Тэд аяллаас буцаж ирээд гэрийн үйлчлэгчээ нас барсан байдалтай олсон гэж хэлв. Цочордсон мэд дөрөв зүүлж шударгаас хүсэж байгаа мэт аашилсан. Гэвч тэдний тооцоолоогүй зүйл нь цагдаа нар гинтийн өхөлтэй холбоотой хүн бүрийг шалгадаг. Тэр дундаа цагдаад мэдээлэл өгсөн хүмүүсийг шалгана. Тэгээд ч удалгүй ямар нэгэн зүйл буруу байгааг мөрдөгчд мэдэрчээ. Хосуудын ярьсан түүх шалгалтын явцад огт нийцэхгүй байв. Тэдний цаг хугацааны дараалал тодорхой бус. Зан авирын с ิจ гтэй. Мөрдөгчд илүү гүнзгий шалгах үед тэдний гар утснаас аимшигтай бичлэг зургууд шилэрсэн. Тэр бичлэгүүдээр хосууд хөөрхийн Ноорыг яг л эрүүдэн шүүх тоглоомын хүүхэлтэй мэт харьцаж байсан. Энэ нь тэдний хувь заяаг эцэслэн шийдэжээ. Ноор нас барснаас ердөө 3 хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 14-нд Атика болон Эмбри нарыг баривчилсан. 2 хоногийн дараа 12 дугаар сарын 16-нд шүүх эмнэлгийн шинжилгээний дүүн цагдаа нарын бичлэгээс олж харсан зүйлтэй нийцэж байгааг баталжээ. Энэ бол ганц удаагийн хүчирхийлэл биш. Зүгээр л ажил хийж гэр бүлээ тэжээхийн тулд Малайзад ирсэн залуу эмэгтэйд удаан хугацааны турш үлдсэн аимшигт давтагдсан харгислал байлаа. Нотлох баримт асар их байсан. Эмч мэрэгчлэтнүүдийн мэдүүлэгч аимшигтай байв. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 29-нд хэрэг аль бие осоор шүүхэд шилжижээ. Прокурорууд эхнээс нь тодорхой байр суурь илэрхийлсэн байна. Тэд хоёр яллагдагч болох Мухаммед Эмбри болон Атика нарт цаазын ял оноохыг шаардав. Шүүх хуралдаанд нийт 15 гэрч мэдүүлэг өгсөн. Тэдний дунд шүүх эмнэлгийн эмч нар дижитал шинжээчд мөн Ноорын амьдрал болон түүнийг нас барахаас өмнөх үйл явдлуудыг мэдэх хүмүүс байсан. Эмбригийн өмгөөлөгч ял хөнгөрүүлэхийг хүссэн байна. Тэрээр Эмбри харамсаж байгаа. Ноорын гэр бүлээс уушлал гуйхыг хүсэж байгаа. Мөн 3 хүүхдээ асрах ёстой гэж тайлбарлан 30 жилийн хорихаал 4 удаагийн ташуурын шийтгэл оноохыг хүссэн байна. Харин Атикагийн өмгөөлөгч хэлэхдээ мөн ялыг хөнгөрүүлэхийг хүссэн байна. Тэрээр Атика өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй.
сэтгцийн эрүүл мэндийн асуудлаар эмуудаг, хүүхдүүдэд асардаг. Түүний 2 хүүхэд нь аутизмтай эрхүүд байсан гэж онцолжээ. Мөн тухайн үед Атика хүүхдээ хөхөж байсан гэдгийг өмгөөлөгчөнд дурдсан байна. Харин дараа нь 2022 оны 4-р сарын 26-нд маргаан дагуулсан шийдвэр гарчээ. Давж заалдах шатны шүүх Атикад батлан даалтаар суллагдахыг зөвшөөрсөн байна. Өмнө нь шүүх түүнийг батлан даалтаар суллахаас татгалзаж байсан ч өмгөөлөгчд нь хуулийн дагуу амжилттай хүсэлт гаргажээ. Ингээд 30 мянган рингтийн барьцаа мөн нэг нутгийн батлан даагчийн нөхцөлтэйгээр суллагдсан байна. Энэ шийдвэрийг эмэгтэй хүн, насанд хүрээгүй хүн, эсвэл бие махбодын болон сэтгцийн өвчтөй хүний хувьд батлан даалт олгох боломжтой гэсэн хуулийн заалтанд үндэслэжээ. Шүүх түүнийг хөхүүлэх байсан гэдгийг хүн амны хэрэгт буруутгагдж байсан ч түр хугацаанд суллах үндэслэл гэж үзсэн байдаг. Харин 2022 оны 10-р сарын 20-нд Эмбрич мөн адил батлан даалтаар суллагджээ. Түүнд 30 мянган рингтийн батлан даалт, 10 мянган рингтийн барьцаа, 2 нутгийн батлан даагчийн нөхцөл тавьсан байдаг. Олон хүн мэдээж үүнд маш их дургуутсан. Нэг эмэгтэйг эрүүдэн шүүж, бие махбодын сэтгэл санааг нь бүрэн сүйтгэж аасан хүмүүс батлан даалтаар суллагдсан эрх чөлөөтэй явж байлаа. Гэвч энэ төр зургийн эрх чөлөө удаан үргэлжилсэнгүй. 2022 оны 11-р сарын 17-нд Атика болон Эмбри хоёулаа дахин баривчлагдчихэ. Тэднийг эрүүгийн хуулийн 302 дугаар зүйл 34 дугаар заалттай хамтдаган хүн амны хэрэгт албан ёсоор ялсан байна. Энэ нь шүүх тэднийг нойрын үхэлд хамтын зорилготойгоор хамтран оролцсон гэж үзсэн гэсэн үг. Тэдний гар утаснаас олдсон дижитал нотлох баримт бичлэг зургууд хэргийн хувьд маш чухал байсан. Эдгээр нь мөрдөгчдөд үйл явдлын дарааллыг тогтоох, давтагдсан хүчирхийллийн хэв маягийг илрүүлэх. 2 яллагдагч хоёулаа хүчирхийлэлд идэвхтэй оролцсныг нотлох боломж олгожээ. Нойр ганц удаагийн цохилтоос олж нас бараагүй. Тэр удаан хугацаанд санаатаагаар учруулсан гэмтэл хүчирхийллийн улмаас амь насаа алдсан. Энэ нь зориудаар бие махбодод гэмтэл учруулж, улмаар өхөлд хүргэсэн үйлдэлийг хүн амны хэрэг гэж үздэг хуулийн заалттай нийцүүлж байна. Прокурорууд мэдээж хамгийн өндөр ял оноохыг шаардав. Малайз улс 2023 онд цаазын ялыг халсан шүүгчид онцностой хэрэгүүдэд цаазын ял оноох боломж хэвээр байсан. Прокуроруудын үзэж буйгаар энэ хэрэг яг тийм онцностой хэргийн нэг байлаа. Харин шүүх хурлын турш Атика болон Эмбри нар бие биелүүгээ бурууг түлхсээр байсан. 2024 он гэхэд тэд салчсан гэсэн мэдээлэл гарсан байна. Гэвч бичлэгүүд өөр зүйлийг харуулж байлаа. Хоёулаа хүчирхийлэлд идэвхтэй оролцсон, дуугүй байсан ч мөн хамтран оролцсон хэрэг. Оролцоон тодорхой байлаа. Эцэст нь 2025 оны 6-р сарын 20-нд шүүхийн шийдвэр гарчээ. Дээд шүүхийн шүүгч Атика болон Мухаммед Эмбри хоёрыг Нор Афия Данг Даминыг хөнөөсөн хэрэгт буруутгая гэж тогтоосон байна. Хоёуланд нь 34 жилийн хорих ялыг оноосон. Үүнээс гадна Эмбри 12 удаа ташуурдуулах ял авсан байна. Шүүхийн тайхам халуухан байлаа. Эмбри ял сонсох үедээ ямар сэтгэл хөдлөлгүй сууж байв. Харин Атика толгоогоо бүхэлгэж нүрээ гараараа дарсан байна. Тэр эцсэн үү, айсан уу, эсвэл гэмссэн үү, үүнийг зөвхөн тэр өөрөө л мэднэ. Өмгөөлөгчдийнх нь сэтгэл хөдлөсөн ял хөнгөрүүлэх хүсэлтийг үл харгалзан шүүгч байр сууриа өөрчлөөгүй. Талигаачид учирсан харгислал болон хүчирхийлэл системтэй удаан хугацаанд үргэлжилсэн шинжтэй байсан тул шүүх өөр шийдвэр гаргах боломжгүй гэж үзжээ. Шүүхийн шийдвэр олон нийтэд хөрөмөгц, Малайз даяар төдийгүй бусад улс орнуудад ч хүчтэй дургуутсал төрсөн байна. Олон нийт тэднийг цааслах хэрэгтэй гэж үзэж байсан юм. Учир нь хүмүүс зөвхөн гэмт хэргийн харгислалд сочирдсангүй. Харин энэ хэргийг үйлдсэн хүн хэн байсан нь хүмүүсийг бүрчих цочирдуулсан аж. Нэгэн цагт үндэсний телевизээр хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээж байсан, тайван төрхтэй, дулаахан инээмсэгэлтэй, тийм хүн хаалттай хаалганы цаана ийм аимшигтай үйлдэл хийх чадвартай байж болох. Энэ хэрэг гэрийн үйлчлэгч, ялангуяа гадаадын эмэгтэй ажилчдыг хамгаалах тогтолцоонд ямар том цорхой байгааг илчилсэн юм. Тэдний олонх нь айлын гэрт амьдарч ажилдаг, олон нийтийн нүднээс даалт, хяналт бараг байдаггүй, тусламж хүсэх боломж маш хязгаарлагдмал. Нойрын үхэл ийм төрлийн анхны хэрэг биш, харамсалтай нь сүүлийнх нь ч байх магадлал бага. Шүүхийн шийдвэр гарснаас хойш хэдэн 7 хоногийн дараа хөдөлмөрийн болон хүний эрхийн байгууллагуудын нэгдсэн холбоо хамтарсан мэдээлэл гаргажээ. Тэд нойрын аллагыг гэрийн үйлчлэгч нарт олон жилийн турш тулгарч ирсэн танил боловч аимшигтай хэм маягийн нэг хэсэг гэж нэрлэсэн байна. Тэд мөн нэг зүйлийг сануулсан, нойр анхны хохирогч биш. Өмнө нь Малайз улсад алдартай ийм хэрэгүүд олон гарч байж.
Өнөөдөр тэднийг амьдралынхаа төлөө бус харин туусан хүчирхийлэл болон тэр хүчирхийллийг хэр удаан хугацаанд хинж анзаараагүй эсвэл анзаараагүй мэт өнгөрөөсөн байдлаар нь дурсдаг. Хүний эрхийн байгууллагууд Малайзийн засгийн газрыг гэрийн ажилчдын эрхийг хамгаалах тухай хуулийг батлахыг дахин шаарджээ. Энэ шинжилтийн талаар олон жилийн турш ярьсан ч одоо хүртэл хууль болж хэрэгжээгүй. Тэдний хэлсэн нэг зүйл үнэндээ энгийн логиктой, гэрийн ажил бол ажил. Хоол хийж, цэвэрлэгээ хийж, хүүхэд болон ахуйд наснуудыг асарч буй хүмүүс бусад ажилчдын адил хууль ёсны хамгаалалт эдлэх ёстой. Гэвч ямар нэг шалтгаанаар өнөөдрийн хүртэл тийм биш байна. Хүний эрхийн байгууллагуудын хэлснээр бодиттой хууль эрх зүйн хамгаалалт байхгүй бол хүчирхийлэл үргэлжилсээр байх болно. Магадгүй камерын өмнө биш, мэдээгээр гарахгүй байж болох юм. Гэхдээ бусдын гэр орныг анхаарч өдөр бүр шаргуу ажиллаж буй тэдний амьдралын хаалттай орон зайд хүчирхийлэл үргэлжилсээр байх болно. 34 жилийн хорхяал гэр бүлдээ илүү сайхан ирээдүй бий болгохыг хүссэн залуу эмэгтэй амьдралыг сүйтгэсэн хүмүүсийн нэгэнд ташуурын ял. Нөгөөд нь эмэгтэй хүн учраас ташуурын ял оноогоогүй. Гэхдээ энэ үнэхээр хангалттай юу гэж өөрөөсөө асуухад хүрнэ. Ийм хэрэгт шударга ёс гэж яг юу вэ? Зөвхөн хэрэг гарсны дараа ял оноохыг шударга ёс гэж нэрлэх. Эсвэл шударга ёс гэдэг нь ноор шиг хүн анханасаа ийм нөхцөл байдалд орохгүй байхыг баталгаажуулахыг ч хэлэх ёстой юм. Ноорыг зүгээр л гарчиг дээрх нэр болон дурсах хэрэггүй, тэр бол хүн байсан. Хин нэгний охин, хин нэгний хайртай хүн. Хөдөлмөрлөж явсан ажилчин, тэр аюулгүй байдал, хүндлэл, ирээдүйтэй байх хэрэгтэй хүн байсан юм а.